сайн бацгааны хүүхдүүдээ та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол хэл 12 дугаар сарын 10 нь Пүрэв гараг. За монгол хэлнийхээ сурах хүчийг гаргаарай. Мөн дэвтрээ гаргаарай. Үзэг файл харантайгаа бэлдээрэй. Хичээлийн сэдэв. Мэргэжлээс юу хангалттай вэ? За яагаад мэргэжил бүхэн өөр үнэртэй байдаг вэ? Шүлгийг уншихдаа онцлсон үгийг анхаарч уншаарай. За багшийнхаа сануулгыг сайнсалдаг үлээ. Өө хараарай. Мужаанаас мушгирсан зургатс. Юу хангадаг гэж юм? Зургатс хангадаг. Тэгвэл энэ дээр мужаанаас зургатс хангална. Жолоочоос тэгвэл хүүхдүүд юу хангалах вэ? Өө сайн. Шатхууны үнэр хангална. Жолоочоос шатхууны үнэр хангална. За дэвтэрдээ маш сайн зөв бичиж аваарай багштай. Эмчээс юу хангалах вэ? Юу хангалах бол? Оо зөв. Эм хангална. Мундаг байна. Загасчнаас юу хангалах вэ хүүхдүүдээ? Загасчнаас оо зөв. Хөх далай хангална. Залхуугаас юу хангалт юм бол? Залхуугаас юу хангалах бол? Ажлын үнэр хангалтгүй. Тэгвэл залхуугнээс ажлын үнэр хангалтгүй байх юм. За дараагийн үгэл хичээлийг хараарай багштай. Нүдлэх үгс. Өнөөдрийн бидний хичээлдээ нүдлэх үгс маань талагчин, мужаан, будагчин, жолооч, тариачин, загасчин. За дэвтэрдээ нүдлэх үгсээ бичиж аваад сайн нүдлээрээ хүүхдүүдээ талагчин, мужаан, будагчин, жолооч, тариачин, загасчин. За нүдлэх үгсүүдээ сайн бичиж аваарай багштай. За зургатс. Өмнө бид нар мужаанаас юу нэртдэг гэлээ? Зургатс гэсэн. Зургатс гэдэг нь юу юм болоо? Юмыг зурх, харуулдахад гарах зомгол байх юм. Юмыг зурх, харуулдахад гарах зомголыг зургатс гэж хэлдэг байх юм шүү. Мэргэжлийн нэрийг олоод эр үгийг хөх өнгөөр, эм үгийг ягаан өнгөөр будаарай. За жишээ зураач гэдгийг багш нь хөх өнгөөр бичсэн байна тийм ээ. Тэгвэл зураач гэдэг маань эр үг байх юм. За та нар үг олоороо жишээ цагдаа эр үг үү, эм үг үү? Сайн. Эр үг тийм ээ. За эр үг тэмдэглэе. Цагдаа. Эр үг. За та нар дэвтэр дээрээ сайн тэмдэглэж авах шүү багштай. За өөр ямар үг гэж болох вэ? Сайн хараарай. Мундаг үйлчлэгч. За та нар дэвтэр дээр маш гоё цэвэрхэн хүснэгтэй зураад үгсийг маш сайхан цэвэрхэн бичиж авах шүү багштай. Жүжигчин. Эм үг тийм ээ. За өөр ямар үг вэ хүүхдүүдээ? Яасан мундаг юм? Инженер. Энэ маань эм үг. Эм үг учраас ягаан өнгөөр будчих тийм ээ. За өөр ямар үг вэ хүүхдүүдээ? Зөв. Эмч. Ямар үг вүлээ? Эм үг. Ягаан өнгөөр будна тийм ээ. За та нар ягаан өнгөөр будна шүү. Дараагийнхын зөвийг тэмдэглээрэй. За жишээ харшиг, тухшиг, тагшиг. За зөв үгийн тэмдэглэх нь шүү багштай. За таг, шиг. За өмнөх хичээл дээр багш нь ЖЧ-ийн дараа ямар ий залгадаг гэж хэлсэн бэлээ? Сайн. Эм үгийн ий залгадаг гэсэн.
Тэгвэл энд эрүүгийн ий залгасан байна. Энэ тэгвэл зөв үү хүүхдүүд ээ? Буруу тийм ээ. Буруу. За тогшийг. За хараараа хүүхдүүд ээ. Ишийн ард эмүүгийн ий залгасан байна. Уул нь зөв байна тийм ээ. Гэхдээ тогшийг гэж бичихтэй үсэг маань гээгдэх байсан. За тэгвэл энэ бас буруу байх нь. Тэгвэл зөв үг нь аль вэ хүүхдүүд ээ? Харшийг ишийн ард эмүүгийн ий бичсэн байна. Энэ үг маань зөв байх. За харсан уу хүүхдүүд? Дэвтэрдээ маш гоё цэвэрхэн бичээд тэмдэглэгээ хийгээрэй. Энэ маань зөв гэсэн тэмдэглэгээ, энэ буруу гэсэн тэмдэглэгээ шүү. За дараагийнх нь туяа бичээчийн үзэг. Туяа бичээчийн үзэг. За туяа бичээчийн үзэг. Туяа гэд Тэвсгээ багш нь ямар нохоо өнгөөр тодруулсан байна. Яагаад ингэсэн бол? Сайн. Хүний нэр учраас эхний үсгийг томоор бичдэг тийм ээ. Туяа бичээчийн үзэг. За хараараа. Сайн жолоочийн үнэмлэх. За жолоочийн гэдэг нь хараараа. Жолооч ямар үсгээ төгссөн байна? Ч үсгээ. Тэгвэл артлт нь ийн буюу эмүүгийн ий залгах тийм ээ. Жолоочийн үнэмлэх гэх юм. Зөв сайн. Сайн жолоочийн үнэмлэх. За тэгвэл Батгүй юм чи юу байх нь вэ? Чагнуур байх нь шүү дээ. Батгүй юм чи чагнуур. За мөн хараараа Батхүү. За би үсгээ бид нэр том ногоон өнгөөр тэмдэг. Хүний нэрийг том үсгээр бичдэг гэдгээ сайн санаарай. Батхүү эмчийн чаг нуур. Сайн хараарай багш. За эдгээр үгсээ цэвэрхэн дэвтэр дээрээ цэвэрхэн холбож бичээрэй. Батхүү эмчийн чаг нуур. Сайн жолоочийн үнэмлэх. Туяа бичээчийн үзэг. За сайн байна. Бичээд аваарай багш та. За нэг мэдээлэл багш нүгий. Сая бид нөр чагнуур, зоргодос гэдэг хоёр үгийг харсан. За чагнуур гэж юу юм бол? Зоргодос гэж юу юм бол? За чагнуур гэж юу хэлэх вэ? Харъя зургаар илэрхийлж харъя багш та. За харъя чагнуур. За бид нэр өвц үед эмчд очиж үзүүлэхэд эмч чагнуураар чагнадаг тийм ээ. Үүнийг чагнуур гэдэг байна. За зоргодос гэж юу юм бол хүүхдүүд ээ? За модыг харуулдаад үлдсэн хэсгийг зоргодос гэдэг байна. Үүнийг зоргодос гэдэг. За дараах эхийг уншиж ойлгож дэвтэрт хуулж бичиж үеэр зарлан зураарай. Зочинд цай аягалах ёс. Монголчууд ирсэн зочиндоо цай аягалаж өгдөг заншилтай. Цайг гэрийн эзэгтэй баруун гараараа өгдөг. Зочинд аягалж буй цай нь халуун байх ёстой. Хэрвээ хүйтэн цай бол дахин цай чанах хэрэгтэй. Сүйтэй цайг ихэвчлэн дугуй аяганд хийж өгдөг. За сайн уншаарай багш та. Дэвтэр мөн цэвэр гоё хуулж бичнэ шүү. За үеэр заглахдаа өмнөх хичээлдэр бид нар үзсэн тийм ээ. Үеэр хэрхэн загладаг лөө хүүхдүүдээ? Сайн санаарай. За үеэр заглая. Монголчууд. За үеэр заглаараа. Монголчууд.
Өө зөв. Хоёр гээгүүлэгч дараалал орсон бол өмнөх хоёр дахь гээгүүлэгчийн өмнөөр нь тийм ээ. За энд бас мөн хоёр гээгүүлэгч дараалал орсон бол хоёр дахь гээгүүлэгчийн өмнөөр нь. За мөн энд бас хоёр гээгүүлэгч дараалал орсон байна. Ирсэн. Тэгвэл хоёр дахь гээгүүлэгчийн өмнөөр нь тийм үү? Сайн байна. За зочиндоо хараараа хүүхдүүдээ яаж зааглах вэ? Өө гээгүүлэгчийн ар эгшхийн ард гээгүүлэгч орсон байна. Тэгвэл гээгүүлэгчийнхаа өмнөөр нь. Сайн байна. За зочиндоо хараараа хүүхдүүдээ мөн хоёр гээгүүлэгч дундуураа орсон. Цай. За бид нар юунийг үеэр тасалж болох үлээ? Өө болохгүй тийм ээ. Сайн байна. Үеэр тасалж болохгүй. Энэ маань нэг үедээ үг гэсэн үг тийм ээ. За гэрийн даалгаварт мэргэжлээс юу ханхалдаг вэ? Шүлгийг сайн чэжлээрэй. Мэргэжлээс юу ханхалдаг вэ? Шүлгийг сайн чэжлээрэй. Мэргэжлээс юу ханхалдаг вэ? Шүлгийг сайн чэжлээрэй. Шүлгээ маш сайн чэжлэн шүү хүүхдүүдээ. Мөн шүлгээ уншаад багш руугаа явуулаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.